одоо явж байгаа ийм гүйцэтгэгч компани байгаа. Үүн дээр бол Бадрах инженеринг, Тасо Маазын одоо түншлэл, Сант Өндөр, Цагаан толгой нуур, SLSCT, Төрлөх мөрөн, Чингэлтэй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, Сант Баян бэрх, Lux Diamond, Чингисийн мэлми, SMGT, Хэрмэдэ гэдэг компаниуд бол тус 13 төсөл хөтөлбөрийг бол нийт дундаж гүйцэтгэр бол өнөөдрийн байдлаар бол 35%-аар гүйцэтгэж байна. За Улаанбаатар хотын энэ явган замын гол магистрал болох Инх тайвны өргөн чөлөөний дагуух гол зам тийм ээ. Дээрээс нь бид нар баг тойрог, их тойрогийн хэсэг, Сүхбаатарын талбайгаас урагшаа одоо Олимпийн гудамж, Их Монголын гудамжийн дагуух хэсэг болох юуны гүүр хүртэл, маршлын гүүр хүртэл хэсэг. Нөгөө талдаа болохоор талбайгаас урагшаа, Номын сангаас урагшаа Чингисийн өргөн чөлөөгөөр Яарамгийн гүүр хүртэлхийн гол Улаанбаатар хотын явган замуудаа бол чулуун явган зам болсон. Улаанбаатар хотын инженерийн байгууламжийг нэг хэвийн болгох, ассамбл болгох, дээрээс нь дахиж энэ үндсэн явган замууд дээр бол хүрэх шаардлагагүй. Чулуун явган зам болсноороо бороотой уйлал, талтаргаа баг, эдлэгээ насжилт, урт гэсэн ийм одоо засар явган замын засвар ажлыг бол томоор нь ингэж бол төлөвлөж бол гүйцэтгэл өнөөдөр бол ингээд 35%-тай дундчтай явж байна. За саяны гүйцэтгэх компаниуд бол яг Монгол улсад байгаа тендерийн процессын дагуу тендер зарлагдаж 13 Монгол компани бол ингээд шалгарч бол өнөөдөр ажиллаж байгаа. За энэ бол нөгөө тендерийн процесс журмынхаа дагуу гүйцэтгэлүүд ингэж шалгарч явж байгаа шүү дээ. За үүний нэг одоо гүйцэтгэгч Таса манай гээд ХХК компани маань бол өөрөө бол Монголд чулуу үйлдвэрлэгч, чулуу үйлдвэрдэг, чулууны бас борчин чулууны орд газартай ийм компани байж байгаа. Тэгээд 26,000 метр орчим одоо метр квадрат талбайтай 104 замаас Сапар хүртэлх хэсгээр бол гүйцэтгэгчээр бол ажиллаж байгаа. Мөн тус компани үйлдвэр болон чулуу ордных дээр бол өчигдөр миний бие очиж үйлдвэртэй танилцаад ирсэн. За ингээд бол явж байгаа. За үүн дээр бас нэмээд хэлэхэд бол одоогийн байгаа нийслэлийн засаг дарга Нямбатар засаг дарга маань 2023 оны 10 сард бол нийслэлийн засаг дарга ажлыг хүлээж авсан байдаг. За энэ ажлыг хүлээж авсныхаа дөнгөж 4 өдрийн дараа буюу 16-ны өдөр 2023 оны 10 сарын 16-ны өдөр Монголын чулуу үйлдвэрлэгчдийн үндэсний холбоотой уулзсан байдаг. Тэгээ энэ уулзалтан дээр бол 14 үндэсний компани ирсэн. 14 үндэсний компанитай нийслэлийн засаг дарга юу ирсэн байвал Улаанбаатар хот бол ер нь бол чулуу үйлдвэрлэгч чухал юм байна. Явган зам хотын одоо үзмжийн байгууламжууд ер нь бол гадна тохиолдлын байгууламж чулуугаар хийгдэх. Ингээдтэй Монгол чулуугаар хийгдэх хэрэгтэй. Ингээд Монгол чулууны одоо холбоонд байгаа компаниуд бол дэмжиж, үе шидэтэйгээр зохион дэмжиж Монголдо чулууны үйлдвэрлэл явах хэрэгтэй. За ингэж одоо ярилцаад дэмжигтэй болохоор Батлан даалтын сангаар дамжуулт хөнгөлт даалт гаргаж өгч одоо үйлдвэрлэлээ тэлэх боломжийг олгоё. Улаанбаатар хотын явган замуудыг бусад хийцлүүдийг бол чулуу болгоё. Ингээд хоёр талаас хамтраад Улаанбаатар хотод бүтээн байгуулалтаа чи явган засварын засвар шинжилгээ зөв чулуугаар хийхдээ үндэсний компаниуд үндэсний чулуу үйлдвэрлэгч нар дэмжиж гэдэг энэ зорилгоор бол анх бүр 2023 оны 10 сарын сүүлээр засаг дарга болчоод бол уулзалтуудыг хийсэн. Тэгээ ингээд бол өнөөдөр хүртэл бол Монголын чулуу үйлдвэрлэгчтэйгээ холбоотойгоо бол Инх тайван гэдэг манай тэргүүн байж байгаа. Бид нар бол уялдаатай хамтарч ажиллаж байгаа. Явган замын бүтээн байгуулалт хийж байгаа тендер гүйцэтгсэн компаниуд бол мэдээд өөрсдийнхөө одоо худалдаа авалтын журмын дагуу өөрсдийнхөө санал болгож байгаа компаниудаас бол худалдаа авч байгаа бах. Зарим мэдээж хятадаас авч байгаа бах. Гэхдээ Улаанбаатар хотын нийслэлийн засаг даргын тамгын газраас бол 2023 оны 10 сараас эхлүүлээд энэ Монголын чулуу үйлдвэрчдийн холбоогоо дэмжээ гэдэг үе шаттай уулзалтуудыг хийгээд бодлогын хэмжээнд одоо энэ шалгарсан компаниудтайгаа уулзаж Монголын чулуугаа аваач гэж үе шаттай уулзалтуудыг хийж дэмжиж явж байгаа. Саяхан хүртэл нэг сарын өмнө миний бие өөрөө нийслэлийн засаг даргын 1-р урлагч миний бие өөрөө Монголын одоо энэ 13 гүйцэтгэгч компаниудтай уулзаж бас чулууныхаа үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүнтэй цуг уулзаж хамтарсан уулзалтыг хийж Монгол энэ чулуу үйлдвэрлэгчнээс чулуу аваач гэж уриалж ажиллаж байгаа. За үүний үрдэнд бол тодорхой үр дүн гаргаад одоо зарим нэр бүхий компаниудаас бол Монголын чулуу үйлдвэрлэгчнээс бол чулуунуудыг бол авж байгаа. Үүн бол ойролцоогоор бол нэг одоогийн тооцоогоор нэг 31 мянган метр квадрат чулуу орчийг бол Монгол үйлдвэрүүдээс авсан гэдэг ихний статистик байна. Би гэхдээ тэр 13 бүх компаниудаас бол мэдээж тэр доторх компаниудын хувийн одоо худалдаа авалт руу орж нөлөөлөх юм боломжгүй. Би бодлогын хувьд бол нийслэлийн засаг даргын тамгын газраас бол энийг бол 23 оноос хойш үе шаттай ингээд дэмжиж явж байна. Тэгээд бол Улаанбаатар хотын хэмжээнд
явган замууд бол маш их хэвдрэл имтэлтэй байсан. Биднээс бол үүнийг сольж байгаа. Дээрээс нь сольсон одоо бордюр замуудыг бол ялварлан дахиж ашиглах боломжтой байна бол буцаж зориултын дагуу ачаад дүүргүүдэд хүлээж өгч байгаа. Дүүргүүд энэ хүлээж авсан явган замын одоо хуучин материалуудаар жил болгон үе шаттайгаар бусад одоо явган зам хөрөлцөөгүй газрууд дээр бүтээн байгуулалтуудыг хий. Тэгэхээр бид нар одоо энэ хэвийн одоо дахин ашиглаж боломжтой байгаа явган замуудыг бол одоо дахин ашиглах гэж хурааж авч байгаа. Тэгэхээр үр ашиггүй хайж байгаа юм бол нэгч байхгүй. Одоо энэ сошиалоор бас манай лайв ч мөнх эрдэнэ бол ингээл худлаа сенсацлал биднүүсийн ажлыг муу болгож харагдуулдаг шиг үлээ. Тэр шатаас ирсэн чулуу хагардаг гэдэг. Угаасаа чулуу хагардаг байхгүй. Сайн хатуу материал угаасаа хагардаг. Бид нар байны өрөөндөө пялта хийгээд пялта чинь сайн даацтай усанд идэгддэггүй материал хийж шитгэр хагардаг л хэвчээ. Тэгэхээр чулуу гэдэг бол өөрөө нар салхин төсвөртэй олон жил явган зам хийхэд ингэж 30 жил 40 жил цаашлаад 100 жил сайхан бол боломжтой гэдэг. Гэхдээ шидэх юм бол юм хагардаг шин чанартай материал. Яг шил шиг. Харин сайн хийдсэн байхад илэгддэггүй. Шидсэн үед хагарахгүй байвал харин тэр чинь нар ус бороонд хурдан илэгдээд идэгчдэг цемент материал гэдэг гэсэн. Тэгэхээр энэ нь бол юм мэрэгжлийн хүний хувьд ч зөв. Тэгэхээр энэ одоо энэ улс төрийн зорилгоор Улаанбаатар хотын ерөөсө бүтээн байгуулалтуудыг гацаадаг тийм ээ. Дээрээс нь ингээд улс их орондоо ял авчаад тэнсэн аваад суллагдчихад улс төрийн зорилгоор ажил харлуулж нэр хүндийг олж авах гэж ингэж гацаадаг хідэн ийм эрхмүүд одоо хүмүүс одоо ерөөсөө л ингэж бүх байгаа ямиг худлаа иргэдэж ингэж мэдээлэл өгч сайн давуу талтай ямиг хүртэл эсрэг болгож ингэж хагдуулж яриад байгаа дөрөв өнөөдөр зөв мэдээлэл өгье гэж бодсон юм. За ингээд манай одоо Улаанбаатар хотын бүтээн байгуулалтанд бол оролцож байгаа үндэсний үйлдвэрлэгч чулууны ордтой чулуу үйлдвэрлэдэг манай Тасо компани одоо захирал манай Отгонбаяр тэргүүн маань бас ингээд 2023 оноос хойш засаг дарагтай уулзаад энэ бодлоготой хамтраад ингээд явж байгаа үнийг бас өнөөдөр бас өөрийнхөө бас бодит мэдгдлээ хийх баха гэж бодож байна. Өчигдөр за байраас олчих. За. За та бүхэнд баярлалаа. Өчигдөр нийслэлийн даваа далаа дарга бусад удирдлагууд өчигдөр үндэсний үйлдвэр дээр ирж уулзлаа. Тэрнээс өмнө мэдээж хот төгчлөлтийн дарга бас ирж манай үйлдвэртэй танилцаж биднийг бас дэмжиж ингэж ажиллаж исэн юм. Тэгээд өчигдөр сошиал гарсны дараа өнөөдөр би хуралд оролцож байгаа энэ нь болохоор холбооныхоо төлөөлөөд би өөрөө оролцсон. Ягаад би бас оролцъё гэж бодсон юм гэхээр юунаас ичих юм, юунаас санаа зовх юм. Би ямар одоо хулгай хийж одоо худал хэлчихээ. Өнөөдөр өглөө босоод ирсэн чинь Тасо компани одоо миний зургийг ингэж тавиад тэр нэг хятад үсгтэй нэг пакет чулууны бодол тавиад сошиалаар ингэж намайг бага бөмбөгдсөн байна. Гэхдээ яг нэр бүхэн хүмүүс бүгд намайг таньдаг мэддэг юм хүмүүс байгаа. Твиттерийн бол намайг сайн мэдж байгаа. Тэрнтэй бол манай компани ямар ч хамаагүй шүү гэдгээ ерөөсөө албан ёсоор мэддэг чи би ерөөсөө олон юм ярихгүй. Үний юм үннээрээ зүгээр манай үйлдвэрлэлээ хийгээд өөрийнхөө хэсэг дээр чулуугаа суйрлуулад ингэж явж байгаа. Худал мэдээлэлд бол олон таван тайлбар хэлэхгүй. Би бол нэг сайн тоогоогүй. Гэхдээ энийг бас хэлхэн зүйтэй гэж байна. Тэгэхгүй бол одоо Тасо авчраад ерөөсөө нэгдсэн нэг системтэй хотын удирдлагуудтай ингэж өгсөж байгаа л ингээ бөөнөр нь чулуу зарцсан юм шиг ийм буруу ойлголт ингэ төрүүлж болохгүй. Улс орны стратеги энэ төрийн бодлогыг бол шачаатантай бид нар бол чулуу өдрөжтэй холбоо дэмжиж ингэж ажиллаж байгаа шүү. Тэгэд ер нь бол түүхийг би анхнаас нь өгүүлээ. Нямбатар даргаыг бол би сайн таньдаггүй мэддэггүй байсан. 14 манай чулуу өдөрж компаниудыг нэг өдөр дуудсан. Засаг дарга болоод 4 өдрийн дараа өнөө 7 өдрийн дараа дуудсан. Тэгээ хуучин засаг даргын энэ байр өөрчлөгдөөгөө хахад энэний 2 давхарт Нямбатар даргатай уулзаад би бол чулуу өдөрчдийн холбооно төлөөлөөд одоо PowerPoint презентац тавьсан. Чех улсад судалсан судалгаа, Солонгос улсад судалсан судалгаа, ер нь чулууг яаж одоо энэ Улаанбаатар хотыг хүнд ээлтэй удаан настай болгох юм, яагаад чулуун зам тавих хэвээр, тавиул үндэсний үйлдвэрлэл яагаад дэмжих вэ? Энэ яагаад улс орны эдийн засагт хэрэгтэй, яагаад стратегийн бүтээгдэхүүн гэдэг талаар ярилцаад тэрний дараа Нямбатар дараагаад би бол санаж байгаагаар нэг даалгавар өгсөн. Одоо чулуу үйлдвэрлэгч та нар 100% дэмжин. Та нар одоо чадгчнээгээр үйлдвэрлэл хот хүлээж авна. Хот бол ийм стратеги бодлоготой болж байгаа гэж одоо хэлснийг санаж байна. Манай холбооны гишүүд бүгд энийг бол дэмжиж мэдж байгаа. Би бол толгойгоо төлөөлж ярьж байгаа шүү. Тэгээд ярьсны дараа яг одоо бидний ажил бол бодтоор явсан л да. Батлан даалтын сан тийм ээ. Батлан даалтын сангаар дамжуулаад
чулуу үйлдвэрлэгч бүх компаниудыг зээл ав гэдэг санал Улаанбаатар хотоос албан ёсоор бид нар санал тавьсан. Хүү нь бол одоо юу гэдэг арилжааны богноос 2 дахин хямдхан үйлдвэрлэлийг дэмжих зээл гэдгээр 9.3% хүүтэй зээл санал болгоод манай олон компаниуд банкнда батлан даалтын сантай юу хүсэлтээ өгсөн. Тэгээ өгөөд яг хоо зарим маань одоо би маш харамсаж байгаа. Зарим маань зээл нь бүтээгүй, зарим нь бүтсэн. Бүтсэн хэд маань бол техник технологи шинжилж чадсан. Тэгээ манайх бас ялгаагүй тэр зээлэнд хамрагдаа шалгуурыг хангаад зээлээ сар бүр бид нар төлөөд үйлдвэрлэлээ өргөжүүлээд ингээ хөгжүүлээд явж байгаа. Тэгээд ер нь бол хэлсэн санаа бол юу гэхээр хүн мэдхгүй юмныхаа дайсан гэж энэ чулуу болохоор би яг юугийн шүүмжлээд байгааг сошиалд нэг ордог учраас мэдэхгүй л яваад байсан. Хуучин бол ордог байсан. Тэгвэл маш их шүүмжил явж байгаа юм байна. Энийг бол яагаад шүүмжлээд байгааг би бол хувийн хувьд сайн ойлгохгүй байгаа. Яг тэгэхээр 7 жилийн чулуутай амь амьдралаа боллоо. Тэрнээс өмнө 15 жил үндэсний үйлдвэр 5% ашимлыг босгож чимээгүй хөдөлмөрлөд энэ үндэсний бүтээн байгуул бүгдэнд нь оролцоод хувь нэмэр орлол өндөр татвар тушаагч болоод ингээл явж ирсэн юм байгаа. Тэгэхээр миний хувьд үйлдвэрлэгчний хувьд сайн ойлгохгүй байгаа. Гэхдээ бид нар бол ерөөсө тэр шүүмжээс үл хамааран үнэн гэж байдаг бол хөдөлмөрлөөл эх орондоо бүтээгээд ингээ явж байгаа. Манай 24 он тендерт оролцоод 14 хэсэг юм билээ. Нэг хэсэг болох Сапорогоос 400 мөртөл замыг ингээд авсан. Технологийн бүрэн шинжил хийгдсэн. Та бүхэн бас өчигдрийн лайваар харсан бах. Монголчууд бас зүтгүүл хичээвэл хийж ер нь бол яаж хийж бүтээж чаддаг гэдгийг би бол зөвхөн харуулъя гэж бодсон. Хувийн амьдрал одоо бүх зүйлээ золиосон энийг хийж бүтэхийн төлөө. Тийм учраас зүгээр ингээд санамсаргүй бас ингээд ирээд лайваар үзүүлээд монголчуудаас ийм хийж бүтээж идэм шүү гэдгийг нэг 98 одоо 99% дэмжиж яхад одоо 1% тэр одоо ус төржүүлэх гэсэн тэр нөхдүүд буцаагаад ингээд шүүмжилж байгаад одоо иргэн хүний хувьд нэлээд эмзэглэж байгаа юм. Тэрнээс биш би компанийн нэр хүндийг бодож бас эмзэглэж байгаа юм. Тэрнээс биш бид бүхэн одоо тэрнээс нэг айж имээгээд буруу зүрх хийсэн юм бол байхгүй. Тэгээ бид нар бол маш өндөр чанартай ер нь бол Монгол улсад удаан настай тийм зам тавьгээд Чех улсад бид нар 3 жил одоо тэр хуурай аргаар суурилуулах технологи судалсан. Намайг бол одоо маш олон хүн мэддэг юм байна. Яа тэгэхээр тэр өвөл би ингээд өвлийн хүүтэнд хасах 40 градуст би хөлөмж барьчихад Монгол улстай бас хийж бүтээгээд туршаад ингээд ашиг олъё гэж сэтгэл биш хийж бүтээ гэдэг сэтгэлээр ингээд ажиллаж байгаагаар хүмүүс ингээд мэддэг юм байна. Тэгээ монголчууд ер нь чаддсан байх шүү. Монголчууд ер нь бол юугаараа дутгийн гэдэг үзүүлий гэж ил явж байгаа юм үндэсний компани байгаа юм. Тэгээ би өнөөдөр бол дахиад хэлье. Холбоогоо төлөөлөөд холбооны тэргүүн маань эмчилгээтэй байгаа учраас би ингээд ирээд ингээд мэдээлэл хийж байгаа шүү. За би нэг бацаа. За. За тэгээд ойрын үед яг бүтээн байгуулалтууд бас нэлээд өгдөж чинь. Тэгээд одоо манай энэ ТАСО, Бадрах инженеринг гэдэргээд олон сайн компаниуд бол энэ чулуун замыг хийж байна. Монголын чулуу үйлдвэрлэгч нар манаас үжиттэй ингэж явж байна. Манай Нямбатар засаг дарга нийслэлийн одоо менежментийн багийн зүгээс бол дотоодын үйлдвэрлэлийг бол үргэлж дэмжиж ирж байна. Одоо 23 оны 10 сард хэд сая томилогдоод чулуутай уулзчихсан бол миний би өөрөө ажиллаа авах буюу 24 оны 10 сард би ажиллаа авах үед 11 сард би хамгийн түрүүний томилтоор МАК Монцемтийн үйлдвэрлэлөө явчихсан. Буюу Монголдо дотоодын цементээр худалдаа авалт хийж нэмэн үртгийг шингээх ямар боломж вэ гэдэг. Тэгэхээр нийслэлийн засаг даргын хамгийн газрын зүгээс ер нь авч үзэж байгаа зүйл бол томоохон бүтээн байгуулалтууд явнаа. Энэ томоохон бүтээн байгуулалтууд дээр бид нар төгрөгийн аншийг долларын хэсэг чанга байлгахын тулд аль болох Монгол улсдаа нэмэн үртгийг шингээх хэрэгтэй. Ийм учраас бол барилгын стратегийн хамгийн чухал ач холбогдолтой материал бол цемент, хотын байгуулалтын хувьд дараа нь чулуун материал гэдэг юм байна. Гаднаас экспортлыг орлож болохоор. Тэгээ энэ дээр бол бид нар бол 23 оноос хойш ингэж үе шаттай бол арга хэмжээ авч явсан. Одоо ч авсаар байх бол. Үүний араас бид нар шилэн басаа дээрээс нь барилгын энэ шалны материалууд гэдэг. Хэрвээ энэ одоо Монголд үйлдвэрлэл болох юм бол бид нар үе шаттай дэмжинэ. Тэр ийм бодлогыг бол яваад явж байгаа. Мөн томоохон төслүүд дээр хамгийн анх удаа гэрээний одоо гэрээнд хавсралтаар гэрээний зарчмаар фидикийн гэрээнд локал контент буюу Монгол улсад 51%-аас дээш эзэмшилтэй компаниуд дээр нийт үнийн дүрдгийн 20% хамгийн багадаа шингэсэн байх ёстой гэдэг үндэсний аж ахуй нэгжүүдэд хамгаалж босох энэ бодлогуудыг бол үүшдтэй ингээд бариад явж байгаа. Тэгж ажилласаарч байх болно. Гэхэд одоо сүүлийн үед сошиалоор одоо ус төржүүлж зарим этгээдүүд тийм ээ улаан цагаан одоо бүтээн байгуулалт үйлдвэрлэлүүдийг харлуулж ингэж гүтгэж байгаад бол бас маш их харамсалтай. Тэгээд
энэ дээр иргэд маань бас хэрсүү ухаантай байж бас юмыг зөвөр тунгааж бас хүлээн аавна гэж бодож байна. За юун дээр Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын хувьд гэхэд бол бид бүхэн бүгдээрээ хамтдаа мэдж байгаа. 1970-80 оны хувьд бол томоохон бүтээн байгуулалтууд бол хийгдсэн. Түүнээс хойш бол шинээр нийтийн тээвэр, шин дулааны их усүр, цахилгааны их усүрүүд бол төдийчлэн ингээд томоохон их усүрүүд бол хийгдэг. Тэгэхээр өнөөдөр бол энэ нийслэлийн удирдлагын багийн хувьд бол энэ агаарын бохирдол тэмээ төгжрөл гэсэн хоёр том үндсэн дайсан байна биднээс тулах. Тэгээд эдгээр асуудлыг л суурьаар шийдэхин тулд олон жил хөдлөөгүй сүүлийн 40-50 жил хийгдэг байгаа асуудлыг бол бид нар зоригтой барьж авч хийж байгаа. Одоо манай ТЭЦ 5-ын төсөлөд төр өөрсдийн тэнцлэр сүүлийн шатандаа шалгуулалт маань орцсон явж байна. Одоо бид нар энэ 3 дахь өдөр хуулийн дагуу сүүлийн шатанд материалуудыг хүлээж авч үнэлгээ хийх гэж байна. Хогоос эрчим хүч шатаах үйлдвэр маань бол компани маань бол шалгартсан гэрээний хилцэлдээ бол ороод явж байна. Энэ бас зарим хүмүүс бол юугаар сошиал ертөнцөөр бол худлаа гүтгэл байна. Дээрээс нь бид нар одоо туулын хурдны зам гэдэг бүтээн байгуулалтыг бол гэрэл хүч шатанда мэдээллийг өгч явж байна. Эмэлтийн одоо парк дээр бид нар нэг компани шалгарсан гомдлын хугацаа өнгөрөхөд бол хүлээгээд явж байна. Гэгчээний бидэрт яриул бол маш их бүтээн байгуулалтын ажлуудыг бол өнөөдөр эхлүүлж байгаа. Энэ том бүтээн байгуулалтын ажлууд хууль журмынхаа дагуу эхлээд суурь судалгаа хийгдэн, араас нь тэзүү хийгдэн, тэзүүний араас тэзүү батлагдсан техник эдийн засгийн үндэс батлагдана. Араас нь энэ чинь төсүүд нь батлагдаж, төсвийн тодтголд орон санхүүгийн их усүрийг шийднэ. Тэгээд ингээд тендер юм уусгүй төр үйлсийн төсвийн дугуй шалгуултууд явагдана. Ингээд эхэлдэг. Энэ Монгол улсын цаашид 50 жил, 60 жил, 100 жил байх энэ метро, тарамбай, ТЭЦ 5 гэдэг энэ бүтээн байгуулалтуудыг энэ богино хугацаанд ингэж эхлүүлж энэ олон том судалгаануудыг хийн гэдэг бол амаргүй ажил. Бид нар наадмын өмнө авч үзэхэд 24 мега төслөөс 11 төсөл нь бол аль хэдийн эхлэх нь тодорхой болоод гарааны шатанда явж байгаа юм бэл. Одоо бид нар энэ оны төгсгөл метро төслийн санхүүжилтийг эцэслэн шийдвэрлэх, дээрэс нь тарамбай төслийн санхүүжилтийг шийдвэрлэх юм бол ингээд энэ ондоо бид нар 13 мега төслөө гараанаасаа гаргачаад ирэх одоо энэ 3-аас 8-6 жилийн хугацаанд энэ 13 төслөөсөө ингээд дуусгахад бол цаашдаа өнөөдөр Улаанбаатар хот бол нэрийн үндэ 60-100 жил санаа зовлтгүй байна. Тэгэхээр ингэж бодос сэтгэж ажиллаж байгаа хамт олныг маань бас зарим одоо энэ хүмүүс бити ингэж харлуулаач. Улаанбаатар хотын хоёр том дайсан болох агаарын бохир төгжрэлтэйгээс бидэртээ нийлээ тэмцээч гэж л хүсгээр байна да. За ингээд өнөөдрийн мэдээлэл өндөрлөж асуулт хариулт байгаа юу? За. Улаан үйлдвэрлэлээ дотоодын үйлдвэрлэгчдээс 100% хангаж болоогүй яг ингэж одоо зарим нэг тэрийг тендерийнхаа процессороо бид нар материалын заагаал тендер зарлаа тэр гүйцэтгэж байгаа компани авч байгаа. Энэ бол бараа материалын худалдаа авалт биш. Тэгэхээр ингээд ажил чинь өөрөө автозамчсан гэдэг шүү дээ. Би автозам хийх гэж тендер зарлаж байгаа. Гүйцэтгэж байгаа компани аваад цаанаасаа бараа материал авч байгаа. Тэгэхээр тендер дээр бас бид нар шудраг өрсөлдөөний газартаа ярьж зарим зүйлийг бас зөвлөж явахгүй бол 100% дотоодын бүтээгдэхүүн гэж хоригдж болдоггүй. Тодорхой хэмжээнд дээр хувь зааж олон улсын жишгтэй. Олон улсын Европын компаниуд, Европын улсуудсан дотоодын үйлдвэрлэлээ хамгаалдаг төрүн дотоодод нэмэн үртэг шингээхийг бол тендер олон улсын бичгээр хамгийн доод нь 20% зааж өгдөг. Тэр байдлаар бол бодлогын хэмжээнд бид нар том тендерүүдэд оруулаад явж болж байгаа. Шууд бараа материалуудыг аль нэгээс гэж бас ингэж хязгаарлаж болдгоо. Энэ өөрөө олон улсын шудраг өрсөлдөөний зарчмыг зөрчдөг. Монгол улс бол худалдааны зарчмаараа олон улсын нөгөө худалдааны байгууллагуудад бол эсдэг. Тэгэхээр гадаадын улс байгууллагуудыг тендерт нээлттэй оролцох, нээлттэй гэж өрсөлдөөний үүсэх энэ зарчмаар явдаг гэсэн. Одоо яг ингээд нийт чулууны хэдэн өрөөний дотоодын чулуу үйлдвэрлэгчдүүд Одоо байгаа надад мэдээлэлээр манайх 13 одоо компани шалгараад бол тэр бол барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа компани гэсэн үг шүү дээ, тий. Тэднээс дээрээс одоо байгаа надад байгаа мэдээлэлээр бол заримуд нь бол яг зүгээр компани нууцлал гэж зарим компанид мэдээлэл өгөхгүй байна. Яг бол би бас нөгөө гэрээгээр хуулиараа шалгарсан компани дотоод менежмент рүү төр талаас орох тийм эрх зүй байхгүй. Энэ бас ёс зүйн асуудал. Зүгээр одоо байгаа мэдэгдэж байгаа холбооноос өгдөг байгаа мэдээллээр бол 119 мянган метр квадратаар шалгарцсанаас 31 мянган метр квадратаар бол холбооноос одоо мэдэгдэж байгаагаар бол Монгол чулуунууд бол аваад явж байна. Цаашаа худалдаа авалт бол үргэлжилж байгаа. Одоо бол нийт барилга угсралтын нийт гүйцэтгэл 35% тавьж байгаа. Зарим компаниуд нөгөө сүүлд шалгарсан учраас 10 сарын сүүлээр дуусгаар явж байгаа. Дөнгөж эхэлж байгаа компаниуд бол байгаа. Тэгэхээр бид нар бол цаашид бодлогын хувьд энэ 13 компанитай уулзаж үндэсний чулуу үйлдвэрлэгч компаниудаа дэмжээ аваачаа гэж дунд нь модератор байжлаар л ажиллах боломжтой. Тэрийг бол үе шаттай хийгээд явж байгаа. Миний бизнес өөрөө
нэг сарын өмнө гэхэд энэ хурлыг зохион байгуулж бас Монголын одоо энэ барилга ухсралт хийж байгаа компаниудаас шулуу аваач гэдэг бол энэ модератор ажлыг бол сайн хийгээд явж байгаа. Явгооны зам дээр зүгээр байгаа замыг хуулаад шинэ тавиад үйлдвэрлэлийг хийгээд хамгийн одоо шүүдэд аваад байна. Яагаад зүгээр байгаа замыг аваад байгаа юм бэ гэдэг яг ингэж авсан газар хийх байгаа. За. Die Frage, die За би түрүү хэлсэн инх тайвны өргөн чөлөөг ингээд ансамблер нэгэ те. Одоо бид нар том явган замыг ч юм уу гол замыг шинжилгээр бол одоо жишээлбэл зам дээр та аягүй ойлгодог шүү дээ. Автозам дээр ингээд та зэрэг санаж байгаа бол яг нэг хэсэг газар нилээ эвдрэлтэй гэмтэлтэй босоод яг хэсэгэн газар ч юм уу гэмтэйг үлддэг шүү дээ. Гэхдээ тэрийг нөхөж болдог. Нөхлөөгээд том хэмжээний гэмтлийг нөхөхгүйгээр их засвар хийж шууд сольсон дээр идэг. Тийм учраас өнөөдөр Улаанбаатар хотын гол замууд дээр шууд хувцалтуудыг хийж бүтнээр нь сольж байгаа шүү дээ. Тэгснээрээ зардлын хувьд технологийн хувьд оновчлолтой дээрээс нь хямдхан болдог. Тэгээд жигд засагддаг. Тэгээд дараа нь дахиад одоо яг технологийн хугацааныхаа дагуу 10 жилийн ч юм уу 15 жилийн дагуу солихоор бол яг тэр зам жигд мууддаг. Яг тэрэн шиг явган энэ замуудыг та бүхэн яг миний хэлж байгаа сая их тойроо, баг тойроо, инх тайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпийн гудамж, наадамчдын өргөн чөлөөг бол бид нар гудамжаа нь ассамблеэр нь сольж байгаа. Бүтнээр. Тэгээд сольж байхад мэдээж яг нэг хэсэгхэн газар арай гайгүй үлцэх хэсэг харагддаг. Гэхдээ одоо бид нар ассамблеэрээ сольж байгаа замыг одоо төв замыг тэхгүй шүү дээ. Та авцам дээр ойлгоно. Яг нэг хэсгийг сольж ирсэн нь яг нэг ийм 20 м үлдээгээд сольдгүй шүү дээ. Бүтнээр нь ингээд сольснороо дараа нь насчил засар үйлчлэгээ төлөвлөхөд амар болдог. Тэгэхээр энэ инженерийн салбарт өөрөө төлөвлөгөө засар гэж байдаг. Төлөвлөгөө засарыг ассамблеэр нь одоо ингээд солиоход бид нар 30 жилийн дараа нэг солино. 30 жилийн мэдээж хугацаа болоход бол тухайн одоо байрлалын онцлогоос шалтгаалаад эсвэл тухайн байрлалууд дээр илүү дахиж дунд нь засар үйлчлэгээ хийснээс өөр байгууллагуудад хийснээс болоод эвдэрч гэмтэх асуудал гардаг. Тийм учраас ингээд бүтнээр нь сольж байгаа гэсэн үг. Тэгэхээр нэгсэндөө ансамбл болгож төлөвлөгөөний дагуу бүтнээр нь сольж байгаа зарим мэдээж хэсэгхэн богинохон газрууд хэвэн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ яг тэр газрууд дээр бол насжилт нь өндөр болцсон, гэмт нь арай бага байсан гэсэн. Гэхдээ бид нар тэр хуучин бордюр болон тэр явган хүний замын тоосгон ширхлүүдийг аваад буцаагаад ялгаад маш хүнд гэмтэлтэйг нь бид нар барилгын хогны одоо морингийн даван дээр баг гэмтэлтэйнүүдийг нь яг буцаж хайрцагт нь хийгээд савлаад дүүргүүдэд тавьж байгаа. Тэгээд дүүргүүл энэ материалуудыг тоолж хүлээж аваад эх жил тэрний дараа жил бусад дүүргүүдээр хийгдэх жижиг туслах замууд дээр яг энэ материалуудыг тавиад явна. Тэгэхээр нэгч материал гардаж байгаа зүйл байхгүй. Дээрээс нь инженерийн салбарт ассамбл байдлаар нэг хэсэг газруудыг уртаар нь томоор нь төлөвлөж бүтнээр нь сольдог болохоос ш автозам дээр ингээ ярихад хэсэгэн зам 5 км-ийг хочингуудаа дараагийн 3 км-ийн үлдээ дахиад 5 км-ийг хочно гэж байдгүй шиг ассамблеэр нь бид нар төв удмуудаа ингэж хийж байгаа. Нийслэл Улаанбаатар хотын зүгээс менежментийн хувьд энэ төв гол замууд, гол явган замуудаа шинжилж байгаа. Тэгээд дүүргүүдэд эрх мэдлийг өгөөд дүүргүүд тогтчлоо туслах замууд, жижиг замуудынхаа арчилгаа үйлчлэгээ шинжилтийг бол хийгээд явж байгаа. Энэ менежментээр явж байгаа. Тэгэхээр оновчлолын хувьчсаас энэ зөв байгаад байгаа. Тэ бид нар юу нэг энийг яриад байгаа тий. За би таны хоёрдугаар асуултанд хариулж байгаа тий. Өнгөрсөн жилүүдэд яг би зүгээр зарим тоо статистикээр яг жоохон андуураад иж магадгүй. Өнгөрсөн жил болохоор яг биднээсээ тодорхойлж байгаагаар 14 байрал дээр бол Улаанбаатар хотод бол их ус тогтоодсон. За энэ 14 байрлалаас бол энэ жил 11 байрал дээр бол шинжилгээ ажлууд бол хийгдэж байгаа. Одоо би яг өнгөрсөн 7 хоногт мэдээлэл авч амжиг байна. Одоо бол нэг нийт борооны ус зайлуулах одоо авцамын ажлын борооны ус зайлуулах ажлууд бол ойролцоогоор 70% гүйцэтгэлтэй явж байгаа. 9 сарын 15 гэхэд бол ер нь бол дуусгаар байж байгаа. Хамгийн сайн явж байгаа. Тэгээ бид нар бол их байрлалууд дээр бол шинчлэх, төгшинг доош нь буулгах, бүглэрж байгаа эсгүүдийг бол шинээр тавих гэдэг үндсэн ажлууд явж байгаа. Тэгээд сая хэд хэдэн бороо орсон. Өнгөрсөн жилийн 14 байрлалуудаас бол 8-9 байрлалууд дээр ус тогтоо болцсон бил. Одоо бол нэг 4-5 байрлалууд дээр бол өнгөрсөн жилийнхаар тогтож байна. Тэгээд шинэ байрлалууд үүсэж байна. Ягаад байрлалууд үүсэж байна гэхээр зарим хувийн хвшлэл компаниуд барилгын ажиллууд Агийн дагалгаврын дагуу зөвшөөрөл хийхдээ нэг юм тэгшин байсан газар дээр нийтийн эдлэгийн талбайч юм жоохон газар ухаад доошлуулчихж байгаа. Тэгэхээр ус гэдэг чинь өөрөө ингээд урсаж яваад
нэг яг зунд нь тэгшин урсаж явж байгаа зэн донд нь жоохон хот олчих юм бол тэн дээр ингэж тогтоод байдаг ийм шин чанартай усны шин чанар. Тэгэхээр энэ өөрөө хот төлөвлөлтийн хувьд бас дахиж хувийн хвшлүүдтэй энэ агийн даалгаврууд өгөх ингэж хийх дээр бас уялдуулах ажлууд их байна. Тэгээд хувийн хвшлүүд маань шинээр барилгын ажил хийчээд зарим одоо бусад энэ газруудаа төвшингийн сэргээдэг ажлууд их байгаа дээ. Дээрээс нь зөвшөөрлгүй Улаанбаатар хотод хийгдэж байгаа барилгын ажлууд нийтийн хэлбэр газар дээр одоо дур мэдээд хувийн хвшлүүд маш их өргөтгөл барьж байна. Бид нар дээр бол энэ дээр үе шаттай нийслэлийн хяналт шинжилгээний газар бол өдөр болгон ажиллаж байна. Шаардлагуудыг тавьж байна. Тэгээ хууль заасныхаа дагуу бид нар бол мэдээллүүдийг өгж байна, торгуулийг тавьж байна. Заримдаа яг үүнд хүч дутж байгаа асуудлууд байна хууль эрх зүйн хэмжээнд. Тэгээд тэд нар ч одоо дур мэдээд нийтийн хэлбэр газар дээр хашаа буулгачж байна, ухчж байна, дур мэдээд биднээс зөвшөөрлгүй. Тэгснээрээ ингээд үерийн усны байгууламж дээр гэмтэл үүсгэж байна. Тэгээд энэ дээр нь шинэ байрлалууд дээр ус тогтоод байгаа ажлууд бол маш их байна. Одоо та бүхний бидний мэдж байгаа хамгийн энгийн сая зүгээр сошиал ертөнцид нийгмийн одоо энэ юун дээр мэдгдсэн л одоо энэ 45 дахь сургуулийн уртал дээр биднээсийн зөвшөөрлгүйгээр хуучин байсан нийтийн хэлбэр явган замыг ламтууд төрж орж ин дээрээс нь энэ сандал байсныг бол буулгаад дээрээс нь газар нь ухаад авцсан байгаа зү. Энэ мэтчлэн одоо энэ зөвшөөрлгүй одоо дуур мэдээж өөрснөө юм хийдэг хувийн хвшлүүдээс болж өнөөдөр Улаанбаатар хотод энэ үерийн усны асуудал бас хүндэрч байгаа. Таны явганы замын ажил дээр интернет үүрний зам төлөвлөгөөнд орсон байна. Тэр бас нэлээд ихтэй болсон гэж байна. Зүгээр явганы замгүй газар гэж шүү дээ. Хэсэг сургуулиас цаашаа сайд хүрэх замын урчин явганы зам байна. За явган үний замуудын байршлууд дээр гэж хэлэхэд явган үний зам байхаа болцсон аж ахуй нэгжүүд нөгөө үе шаттайгаар ингэж авсаар агаад нөгөө байгууллагын яг ирмэг дээр толцсон явган үний замгүй болсон юм байршлууд бол Улаанбаатар хотын хэмжээнд саяны энэ хийгдсэн зураг дээр багаж 250-д байрлал жижиг байрлал харагдчихжээ. За бид нар энэ бүрчлэн авч үзээ заримыг нь тэр байгууллагууд нь бол юу өгсөн байж байгаа мэдээлэл нийтийн хэлбэр газрыг чөлөөлөгч өргөтгөл хийсэн биш нөгөө явган үний замгүй болгоод зарим газар нь болохоор бид нар явган үний замыг замын хөндлөн гаруулад нөгөө талд нь ногоон байгууламжтай цуг төлөвлөж хийж байгаа. Зарим нь болохоор бид нар аж ахуй нэгжүүд нь шаардлага өгөх гээд хуучин архивын бичиг баримт өгж эскиз зурагтаа ярих асуудлууд байгаа. Одоо хамгийн наацхан энгийн жишээ татахад Баянгол дүүргийн 2 дугаар хороо Гранд Плаза гэдэг барилга байдаг. Гранд Плазагаа яг хойдлын хэсэг дээр та бүхэн мэдж байгаа бол яг хойдлын хэсэг дээр явган зам байхгүй болсон. Гранд Плаза өөрөө анх эскиз зургаа тухайд яаж авсан бэ? Одоо энэ төлөвлөлтийн нухаж Гранд Плазад шаардлага тавьж байгаа. Тэр нөгөө машины зогсоол өндөрчлөлтөй болгоод явган орох боломжгүй болгоцсон. Энэ мэтчлэн хувийн хвшлүүд анх агийн даалгавраа авчаад эскиз зургаа батлуулж нийтийн хэлбэр газрыг 40% дээр нь хийнэ, явган зам хийнэ гэж авчаад хугацаа өнгөрөнгүүд манай талбайг өнгөд өөрсдөө дур мэдээд өргөтгчдөг. Манай нийслэлээс одоо хяналт шинжилгээний газар манай бүх байцаагч нар бол одоо сүүлийн 3 сар явж үнэхээр их одоо мэдээлэл өгж байгаа, торгуулууд тавьж байгаа. Ингээд бас дийлэхгүй. Миний би өөрөө ч гэсэн одоо шуурхай албанаасаа мэдээлэл аваад яваад одоо зарим газрууд бол шаардлага хөрвүүлээд дийлэхгүй асуудлууд байж байгаа. Энэ зөрчлийн тухай хуулиараа ЭБАТ буюу эрх бүхий албан тушаалтан зөвхөн хуулийн дагуу зөрчил торгуул мэдээллийг өгөөд прокурорд одоо мэдээлэл өгж ингэж арга хэмжээ авах үндэстэй болохоос биш шууд хэрэг таслан зогсоох хэрэгцээ үндэс байхгүй юм байна. Тэгээ энэ дээр бас цагдаа дуудаад бас ирэх юм боломжгүй. ЭБАТ буюу эрх бүхий албан тушаалтнууд ирж ажиллах боломжтой. Ийм хуулийн зохицуулттай өнөөдөр харамсалтай. Ийм учраас Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй дур мэдээд байшин бариад байгаа, барилгын өргөтгөл хийгээд байгаа асуудлууд бас яваад байгаа асуудлууд байна. Энэ өөрөө дахиад буцаад энэ явган зам энэ ус зайлуулах одоо систем инженерийн байгууламжууд бол сөргөгдөл болж байгаа. За ингээд өндөрлөж тийм.